За сайн байцгаана уу? Энэхүү бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ сүүлийн үед Европ дахь Японы баг гэж нэрлэн алдаршаад байгаа нэгэн сонирхолтой багийн тухай мэдээлэл хүргэх хэлбэлээ. За энэхүү баг маань үндсэн бүрэлдэхүүндээ 8 Японы тоглогчдоор оролцож, за тэдгээр 8 тоглогчийн 4-5 нь баттай гараанд нэрлэгдэж тоглож байсан. За удмаар хүлээлтээс авсан өндөр амжилтыг дотоодын лигтээ үзүүлж, ирэх удирлын Европын тэмцээнд орох эрхийг халаасалж байгаа. За энэхүү багийн нэр бол Бельгийн Синт-Труденс клуб юм. Түүхэн Синт-Труденс клуб маань тундрах амжилттай байгаа. За Бельгийнхаа дээд лигт нэг удаа дотоодын цомдоо 2 удаа ам үзүүлж байсан. Тэдний дугуйнд үзүүлж хамгийн өндөр амжилтууд гэж явдаг бол за 1999 онд тухайн үед зохиогдож байгаад дараа нь зохиогдох байсан. Бельгийнхаа дотоодын жижиг цомдод төрүүлж байсан. Тэдний түүхэнд өргөж байсан. Цорын ганц цом гэж явдаг байгаа. За товчхондоо бол Синт-Труденс маань лигийн авраг болох Европын тэмцээний эрх авах гэхээс илүүтэйгээр түүхийнхаа ихэнх хугацааг Бельгийн доод лигтээ унахгүй байхын төлөө өрсөлдөж өнгөрөөсөн. За зарим хугацаанд доод лигтээ унж байсан. Ихэнхдээ лигийнхаа дундуур байрыг эзэлжсэн ийм клуб байгаамаа. За ингээм өрөөрөө алтан дундаж гэдэг шиг яг сайхан урсгалаар явж байсан багийг 2017 онд Япончууд худалдаж авсан багийн түүхийн эргэлтийн цэг болсон гэхэд болно. За 2017 оны 6 сард DMM гэж одоо цахим худалдаа технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы маш том компани бол за клубын хувьцааны 20% худалдаж авсан байдаг. Ингээд дараа нь 11 сард үлдсэн 80% худалдаж авснаар клуб бол 100% Япон эзтэй болсон байгаа. За DMM компани хувьд бол багийг худалдаа авахдаа маш олон зорилго тавьж байсан тодорхой. За мэдээж багийн амжилтыг докторжуулах, санхүүгийн доктортой байдлыг хангаж ашигтай ажиллуулахаас гадна бидний хамгийн гол зорилго нь бол за Японы лигтээ тоглож байгаа авиаслаг Японы тоглогчдыг нээлрүүлээд Бельгийнхаа лигт авчираад те Европын хөлбөмбөгт тасгаад улмаар Европын топ 5 лиг, Европын томоохон багууд руу зуучлах, үе таалах нь болох нь тэдний хамгийн гол зорилго байсан. Шинэ эзэдийн удирдлага төрөл клуб түн доктортой амжилтуудыг үзүүлж эхэлсэн. 2017-оос 2025 оны хооронд гэсэн үйлрэлтэд лигтээ тогтмол 7-оос 12 дугаар байранд удирдлагыг дуусгаж байсан байна. Багийн амжилт докторчдод зэрэгцээд за Японы тоглогчдыг багтаа авчирч тоглох цаашлаад Европын томоохон лигүүд рүү багууд руу зуушлах ажил нь бол тогтмол хийгдэж явж байсан байгаа. За жишээ дурдах юм бол Такехиро Томиясу 2018 онд Японоос 800 мянган евроор авчираад за 2019 оны зам бол Италийн Болоня руу 7 сая евроор зарж байсан байх юм. За ингээ 8-ны цэвэр ашиг 6.2 сая евро байсан. Тэгэхээр Европын дундаж лигийн жижиг багийн хувьд энэ бол маш их мөнгө байсан. За яг энэ жишгээр бол Ватаро Эндо, Дайчи Камада, Заян Сузуки зэрэг одоо өнөөгийн Японы шиг нүүрсээр алууд байгаа олон чухал тоглогчдыг бол Европын томоохон багууд руу, томоохон лигүүд рүү зуучлж чадсан байна. За Японы эзэд багийг худалдан авсан 2017 оноос хойш 8 жилийн хугацаанд буюу 2025 он хүртэл багийн амжилт докторжиж санхүүгийн тал дээр доктортой найдвартай юм баг болсон. За тэгвэл саяхан өндөрлсөн 2025-аас 2026 оны Бельгийн дээд лигт үзүүлсэн амжилтаараа тэд дараагийн шатанд гарах болсон гэдгээ Европ таяар зарлалаа. Бичлэгний ихэнд дурдсанчлан Синт-Труденс клуб маань энэ үйлрэл 8 Японы тоглогчтойгоор дотоодын лиг болон цомдоо өрсөлдсөн. Азийн хөлбөмбөг өндөр түвшинд төгжиж, за тэр дундаа бол Японы солонгос тоглогчид Европын лигүүдээр битгүү тархаад байгааг бид нар мэднэ. Германы Бундслиг, Нидерландын Eredivisie, Шотландын Премьер лигийн багууд сүүлийн үед Аз тоглогчдыг бол маш олноор нь авчирч тоглож байгаа. За гэхдээ ихэнхдээ нэг багт нэг л Аз тоглогч. За зарим тохиолдолд 2-оос 3 Аз тоглогчтой багууд байдаг. Тэгвэл Синт-Труденс клуб маань 8 Японы тоглогчийг бүрэлдэхүүндээ багтааж тэдгээрийнхаа 4-5 нь бүр тогтмол гараанд гарч тоглож байсан гэдэг бол маш өндөр тоо юм аа. Бельгийн дээд лигийн сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол Union Saint-Gilloise болон Brugge клубүүд бол бүрэн эзэрхийлж байгаа гэж хэлж болно. Сүүлийн 5 удирлын 4-т нь энэ хоёр багийн аль нэгт лигтээ төрүүлж нөгөөт нь 2 дугаар байранд орсон. Тэгвэл өнгөрсөн 25-26 оны удиралд Синт-Труденс клуб маань одоо лигийнхээ аврагын төлөв өрсөлдөөнийг баггүй сонирхолтой болгоод амжсан. Тэд энэ удиралд лигийнхаа шилдэг багуудын эсрэг маш сайн өрсөлдөө үзүүлж удирдлыг 3 дугаар байраар өндөрлүүлж чадлаа. Ингэснээр тэд ирэх удиралд Европа лигт тоглохоор болж байгаа юм. Энэхүү Япон улсын хараа алуурхнаар системтэйгээр хөгжүүлсэн менежментийн бодлого амжилтанд хүрч доод лиг рүү унахын төлөө өрсөлддөг байсан багийг дээд лигийн аврагын төлөө өрсөлдөөнд авчирч чадлаа. Одоо тэд ирэх удиралд оролцох Европын тэмцээний бэлтгэл ханцуу шамлан ороод байна.